Би 2018 онд Цэргийн Тэнтэвэдэг 14-р сургууль сурдаг байл. Тухайн үед 10 дугаар ангийн л хүүхэд байсан. Би ч яг тухайн үед үеийнхнээсээ ондоо замаар явж бараг л янхан гэдэг нь болсон байл. Хаяа байрны хөрш баттуулгахаар алаа мажуулж хаад шанхарамжинд нь 2 удаа завдаг байсан тийм л омглон. Дамирын багш жижүүр ахтай унтаж байсан болохоор тэд нар надад их санж аав ээжтэй шалдаж байсан болохоор сурагчд надад ихэд дургүй. Нэг өдөр ангид байсан зүрдний шохоож ихэд самбар дээр бичдэг үлэмж том балын харандаг алруугаан жигэж үзмэр санагдан шөнө ангидан хүүхдүүд явдал бүгсэн. Сургуулаас бүгд явж гэрэл унтрахтай зэрэгцэн өнөө том харандаг чин салдаар угаан сүлгэх гээд байж байтал арам өрөн дээр нэг зүйл бариад авах шиг мэдрэгдэл. Миний хүүдэн хүл сувж цамирын багшлагаас гэж гордон гараан явуултал сурах чалмиг хийгээд хайсан боовны хүс шиг мэдрэгддэг. Би ч баярлаад эргээд хартал юу байсан гэж санана. Мунаг том халзан зулаа байхан дээр. Намайг эргэж харахтай зэрэгцэн толгоо гэдэлгэж сая л нэг юм царайг харахад яг л хүчндөгч мэд царайтай өмнө нь харж байгаагүй нэг юм байл. Дэргэнтэл миний хоолойг боож унган би шалан дээр өвчлэн хүлээгээд хэвдэж байтал ширээн дээр рефил вака харагдах тэр. Би ч сүүлийн хүчээр тэр вебэнд хүрж лифтний дээш явдаг тавчлуур шиг болсон заван хоолойгоороо савны хийгээ гадагшлуулж байгаа мэтэл сорон авлаа. Тэгээд дахиад нэг сорох гэтэл сорогдох юм байж байгаа. Би нөгөө халдсангаас энэ веб сорогдох юм болчихлоо гэхэд би рефил ваканы мэрэгжилтэн гэж хэлээд бодыг нь салгаж аваад наадгэнсэн боов шиг ёроолт нь асгарсан шиг нэг магнит дээрх зүлгүүр шиг ялгаснуудаа арчин янхан охины дэргүүр салтаа руу хийж байгаа мэт бууцсан бодоо девайс руу нэгэд цагаан гэрэл асган дээр. Би баярлаад нөгөө ахыг хурдхан боовон хийгээд гэтэл нөгөө ахаа би аль хэдийн хийж гисэн штэ гэж хэлэв тэр. Дөчин битан бочинкны дагас сэнгүүрийн шил ал рууган чигдэг байсан надад халдсан залуугийн хям шиг эргэтэн ч мэдрэгдэх юм байж. Би ч сургуулийнхаа цонхоор хурдан үсэрч гараад хоошоо цонхлоо гарахад нөгөө гялтгар толгой чинь толгоогоо нэлэн миний араас ширтэн зогсож байж үлээ.